Орос улбаны улсад зохион байгуулагдах Ялалтын баярын парадад оролцохоор Монголын шугамн бүжгийн 50 гаруй ахмад өнөөдөр ваганаар хөдөллөө. Тэд баярын арга хэмжээний үеэр үндэсний болон бурайд бүжгээр үзүүлбэр үзүүлэхээс гадна бурайд улсын ахмад наснуудтай хамтарсан 1000 хүнтэй флаш моб бүжиг хийгээд төлөвлөжээ. Тэднийг Төв вокзал дээр бүжгээр давтаж байхад нь сурвалжлаа. Ялалтын баярын парадад оролцох ахмадын баг цогны архан дүүргийн 21-р хорооллын Содон ахмадын бүжгийн багийн гишүүд багтжээ. Тэд олон улсын арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөө оролцохоор удаан хугацаанд бэлтгэсэн байна. Түүнчлэн тус багч жүжигч Алтан шагаа ээж багтсан бөгөөд ээжигийн үдэн гаргахаар Төмөр замын вокзал дээр иржээ. Тэрээр ахмад наснуудыг гэртээ суулгах бос хүсэл сонирхол хоббиг нь дэмжиж байх хэрэгтэй гонцолсон юм а. Түүний эснэр залуус ээж аавыгаа зөвхөн ачцээгээ хардаг хүмүүс гэж ойлгохгүй нийгмийн идэвхтэй оролцоотой өөрсдийн сонирхлоор хөгжих боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолж хэллээ. Одоо Оросын холбооны энэ ойд бид бүхнийг одоо манай ахмадуудыг урьсъя. Тэгээд тэр урилгаар бид нэр одоо ёохор бүжгээр флашмоб хийх гэж явж байгаа. За бүжигээр ер нь ямар кайфтай гоё байлгүй яах вэ? юу нь гоё вэ? Яста сэтгэл санаа өөдрөг одоо нэг өвчин байхгүй тий байнга л залуу өөрийгөө залуу гэж бодож би одоо насаа бол баг хэлмээргүй л. Ээжигээ гаргаж өгч байгаа. Тий одоо би өнөөдөр өглөө бас одоо ээжигээ гаргаж өгч जैन ээжийнхээ хамт олон найз нарыг гаргаж өгч जैन. Манай одоо ээж чи одоо ийм олон найзуудтайгаа хамтдаа бас одоо бүжгийн спортоор хичээлдэг. Энд чи одоо эрүүл амьдралын хэв маяг те тэгээ бас одоо ахмадуудаа одоо гэртээс оолгүй ийм сайхан бүжиг наадмаар бүгдээр хичээлцгээгээрээ эрүүл мэндэд анхаараараа тэгээд хоббиг нь дэмжиж те гоё бүжиг наадмаар явуулаарай гэд залуучуудаа уриалъя. Мөн ахмадын багийнхан ёохор бүжгээр соёл урлагаа сурчлахын зэрэгцээ бурайд улсын ахмад наснуудтай хамтарсан флаш моб бүжиг хийхээр төлөвлөсөн байна. Гэтэ бид нар өөрсдийгөө хөгшин гэж хизээж боддгоо ахмадууд эмээ өвөнөр гэж боддгоо штэ. Дандаа бид нар өөрсдийгөө залуу одоо их л залуугаар сэтгэж бодож энд бүжгэлж хамтардаг. Хоббиг нь дэмжиж те гоё бүжиг наадмаар явуулаарай гэд залуучуудаа уриалъя. Ялалтын баярын парадад оролцохоор явж буй 50 гаруй ахмадын дунд 9 дүүрэг бол орон нутгаас ирсэн оролцогчид багтжээ. Тэд эх орноо төлөөлөө олон улсын арга хэмжээнд оролцохдоо монголчууд ямар эрч хүчтэй цоглог наслтыг харуулна гэлээ. Ахмадуудын хувьд хөдөлгөөн эрүүл мэндийг нэн тэргүүн тавьдаг бөгөөд урлаг спортоор тогтмол хичээлэх нь хөдөлгөөний дутагдлаа сэргийлэх ач холбогдолтой гэдгийг үеийн нөхдөд мөн уриалсан юм а.